Бүгдөрөн сайн байцгаана уу? Би бол Шулуун цагааны Зандан бордооны орлон бодлогч Эрүүн байна. Тэгэд манай энэ Шулуун цагааны бордоог бол манай ахтай хоёр ингээд хамтралцаад хийчих юм аа. Тэгэд манай энэ бордоогон болоо бордооны дэнган бол 11-р сарын 9-ний өдрөөс эхлээд каяк хийгээд одоо үлдэр хийгээд бордооны чинэр чансаны тал дээр бол бүр ихсэн байна. Тэгэд одоо бол хааржээ бол өөрөө ганцаараа Зандан бордоогод нөрөөний солиод өөрөө компани байгуулад ирэхс учраас манайс одоо мөн хааржигийн доор ингээд Зандан бордоогод дэнийхаа нэрийг ингээд сольсон байна. Тэгэхээр чинэр чансаны тал дээр юм уу шим төжлийн тал дээр бол улам сайн болно гэж хэлж ижээ. Тэгээд одоо хааржигийн бол манайс тэр үед өөрөө дөвийн дээрээс үжээд таньсан шүү дээ. Би бол одоо тэр үед оршуу төрөх болж их үед бол дөвийн гон руу игээд үжижээ. Тэгээд ижиг гон руу хийгээд одоо энэ бордоогийн эхлээд хийхнээр бол энэ бордоогийн хийээг бодоод тэгээд хааржитай харьчаад тэгээд энэ бордоогийн эхлээд хийжээ. Одоо бол энэ бордооны нэрэн солигдоод яасан хамаагүй манайс бол одоо мөн хааржигийн дагаад энэ бордоогоо жалгаад хийнэ. Нэр манай малчтууд ямар энэ бордооны тухайтай яана гэдэг юм уу ч гэсээр манай байчны дэнд ирдэг юм уу манай ах манай хоёртой бүр шууд харьцаж болно. Манай бордооны дэний вижн бол одоо нэг Лений зэлдэр байна. Лений зэлдэр хөргөний өмнө талд Зандан бордоо гэдэг. Таны мөн энэ бордоогоо өөрөө хоригдж гинөө хөдөөнө зааж малдаа. Энэ бордоогоны бүр өөрийнхөө гэрдөө мал дээр бүр жарж байна. Жараад ихсэн байна. Тугал хөрдөн бүр жарж байна. Энэ бордоо бол одоо өнөө жил одоо малын үн хашдаар тэгэхээр малчтууд бол одоо болон жоос байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо манай энэ бордоо бол жийлэг тавьж өгнө. Бэнкийн жийлэг тавьж өгнө. Нэр хүү мөнгөн устдаар хугацаа нь ус жоохон 3 жилийн хугацаатай урт хугацаатай тэгэхээр энэ талаар бол бүр санаа амар байж. Манай энэ бордооны үн хашийн тал дээр бол одоо түрүү холж исэн үн хашаасаа бас жоохон хамдралтай гэж болж илээ. Өргөд бас нэгэн тал нь бол одоо бордоогийн чинэр чансаа шим төжлийн тал дээр бол нэгдэс дөштүүлнэ гэж хэлж ижээ. Одоо чихнэр манай энэ бордоогоо жарахад бол манай малчтууд бол бүр санаа амар бай. Бордооны чинэр чансааны тал юм уу үн хашийн тал дээр бүр одоо малчтуудын өмнөөс ингэж бодоод бас жоохон юу яаж өгсөн шүү дээ. За та тэгээд хожим одоо энэ өөрийнхөө дэлгүүрээ бас яад нэг улам нэг алхмаас хөгжүүлэх бодож байна уу? Тэгвэл бас нэг сайн тал байна. Энэ тал дээр бол одоо хаарж явуул манаас бол энэ бордоог оруулж ихад одоо замын сэтгэл энэ бүр манаас өөрөө гаргачихсан биш үү? Одоо бол энэ гарагч одоо манаас нь дүгмжүүлээд малчтууд дүгмжүүлээд замын сэтгэл энэ бүр хааржийг гаргаж өгнө гэж хэлжээ. Тэгээд одоо ийм сайхан харгалдал өгсөн юм чинь да маас одоо доошоо сум гачаандаа орлон болгох зүйлсэх санаатай шүү дээ. Тэгэхээр сум гачаандаа орлон болгох зүйлсчихсээр бол одоо хөдөөний малчтуудаа улам илүү дөгөн болчихно. Одоо энэ сум гачааны орлон борлуулагчдын замын жардал юм уу? Хариуцна уу? Хариуцна. Зүгээр гоё юм байна. Хамаг сул гэсээр одоо манай Шулуун чанагаан дэнгийг одоо хийгээд одоо хааржигийг одоо ингээд хийсэн чинь да манайс малчин хүмүүнд ийм яруу харгалзал өгсөнд одоо ингээд би бас Шулуун цагааны орлон болгоогч басны хувьд одоо өөрийнхөө нэг бордооныхон дэнгийн улам сайн ажил хийгээд бодож байна. 24 онд бид малчтаа амжилт хүсэж байна.